Jubilee line-д суулаа ойр цогцол байна. Лондон заавал очих ёстой газар гэвэл би Covent Garden гэж хэлнэ. Тэгэхээр тийм төрөл бүрийн хүмүүс үзүүлдэг гоё хоолны газрууд байгаа, снэк. Тэгээ Chinatown-тай ойрхон болохоор ер нь бүхэл тийшээ холбогдсон гоё газруудыг нэг дороос үзэх боломжтой. Тэгээ барилгуудыг харах юм бол айгүй гоё эртний уран тийм хийцтэй барилгууд бас байдаг. Тэгэхээр та бүхэн Apple Market болон Covent Garden яг энэ хэсэгт ирж үзүүлбэрүүд үзээрэй. Би ер нь ижлийнхаа бус цагаар ер нь их үздэг гэсэн. Айгүй гоё сонирхолтой юмуд гарч ирдэг. Covent Garden дээр байдаг Apple Market байна. Өчигдөр ингээ хайж байгааныхоор дэлгүүрүүд идэг. Бас хүмүүс хаал идээ сууж юм. Ишээ гарахаар Apple Station руу явсан тэр байгаа. Ишээ чигээрээ явбал Chinatown. Одоосон сэрэгчсэн. Одоо ингээд ишээ яваад Eat Tokyo явцгаа. Манай найзууд ирж ин гэсэн. Нэг 20 минут хүлээн гэсэн. Түрүүн 5 минут өнгөрсөн, 10 минут өнгөрсөн. Тэгэхээр одоо очиод бараг ширээгээ авч яхад таах баг. Заримдаа ингээд амар үсээд гадаанаа хүн ихтэйд. Covent Garden дээр ингээд хүмүүс ингээд чөлөө туран бүтээл амар хийдэг. Яг энэ стейшны нэгээр яг зоолчод их байдаг болохоор хаа. Ийшээгээ ингээд гоё бүхэл юунууд нь байна. Лаг үнэртний дэлгүүрүүд нь байна. Ordinary. Би ингээд явчихна. Ганцаараа явж байгаа юм чинь ганцаараа л бүхэл байж байна. Өнөөдөр бас 30,000 степ бараг хийсэн байна. Өдөр бас 30,000 степ болох чинь. Тэгээ энэ дээр нэрээ суши сан байдаг юм билээ. Тэр сайхан нэрээ Айсландд захта ажлынхаа хүнтэй ирж байгаа юм чинь. Яг энэ хайлт гоё сушины газар байдаг гэд би тэрийг Eat Tokyo юм болог андуурсан чингүү суши сан байсан лээ. Тэгэхээр энэ суши сан баг гоё гэд ирж исэн. Би шоош үзэж байгаагүй. Удаан тэгэл Eat Tokyo руу орчихт. За. Одоо ийшээ аваад чигээр явж байгаа баруун гарт ийшээ ирэхээр Eat Tokyo. За Covent Garden яг тэр талд харагдчихээн. Тэрнээс яг эсрэг зүг рүү яваад Ori гэдгийг яг хажуугаар яваад чигээрээ гарах хэрэгтэй. Чигээрээ зам гараад энэ газарт амар их pastry иддэг гэсэн. Намайг таглуулсан газар. Би ч өөрөө дуртай байцлээ. Тэгээ энэ жилатоны газар л манай энэ нөгөө нэг рестораны менежер Мито байнга дагуулж орол. За өнөөдөр overtime ажиллаж тэгвэл чамд ингээд жилата авч үгүй гэж мэгээл цэрэнд нь би тэгээ хууртагтаад өдөр болохоор 2 цаг ажилладаг байлаа. Энэс энэ чихэрний цуглуулга өгдөг газар ээ. Одоо тэгээ энэ ч болохоор юм театр байдаг. Тэгээ намайг ингээд 100 ажиллаж хахад яг энэ яг эсрэг талд би ингээ орой олтлоо ажиллаад ч нөгөө талд хүмүүс гоё театрт юм үзээл явж хахад хүмүүс ямар гоё амьдэрт юм бэ гэж аим бодож ирсэн. Одоо тэгээд Eat Tokyo дээрээд яах гэж байж гинөө. Энэ шүү дээ. Яг урдаас надад бичээд. Энэ Hello my hotel. Тэгээд миний ажиллаж исэн оюутан байхдаа 2021-ээс 22 онд ажиллаж исэн. Японы газар байна. Суши үнэхээр гоё. Өмнөх удаа найзтайгаа яваад очиж өнөөгөө хоол идсэн. Өнөөдөр хоолны хөнгөг төлөх хэрэгтэй.
Арай л амар болсон. Тэгээд нөгөө намайг ажиллаж исэн болохоор амар хүмүүсүүд амар хөөрхөн хүлээж аваад алив чи ячих ингэчих гээ суши шеф энэ бах үнгүү юу суши энэ төрөө. Тэгээ ингээд бич дээ. Гоё газар шүү. Дурсан биш дөрөв. Hello. Исланд чи Монголоор өгөх юм. Исландыг гэх юм уу? Айсландыг Исланд. Айсландыг Исланд гэдэг нь нэрнгэсээ юу? Тэр нөгөө нэг ногоон биш шүү. Тэрийг л биш нөгөө юм. Бид намайг ажиллажсэн итог. Нийлүүлээ ер нь яг өгөхөр итог яваалаа юм. Манчестерт ирсэн байна. Selfridge сосид хийжтэй. Тэгээд нэг өөр юм болохоор юм tram явт юм байг юм. Метрон даагуур Лондон метро даагуур явдаг бол энэ ч болохоор метро ахгүй tram л гэдэг юм шиг биш. Тэгээд айгүй гоё нартай өдөр байна өнөөдөр. Өнөөдөр чинь говьт өдөр тэгээд би энэ өдрийн трипээр ирсэн. Тэгээд оройд буцааланд явна. Тэгэхээр ингээх юмудаа та хэд харуулъя. Сонирхолтой байж магадгүй Манчестер би өмнө юусэн ирж байгааг байхгүй юу. Тэгээд энэ удаа бүр яг зөвлөд ирсэн. Тэгээд гойсон юм даа. Персод нэрс нөхтэй байна. Бас station шиг байна. Мэтгэл газар. Тэтэлхи гартны Plank Street-аас үүд юм байна. Манчестерт. Арай нэг тийм өөр хот шүү. Лондонгоос шалгана. Нөгөө Сөүлийн Мяндон гэдэг стриттэй ямар ижлэх юм бэ? Голоор ингээд годамжны хаалцаараа тий хажуу талаараа ингээд шопинг моллцтой байна. Манчестертэй амар өөр юм байна Лондонгоос шал өөр.
Тэгээд юу болсон гэж намайг Манчестерт байж явах үед миний амар дуртай артист Tyler the Creator концерт хийж байгаа гээд тэгээд тикет нь яг тэр үед available байж тараад би тэгээд концертыг нь үзсэн. Миний анхны соло концерт. Oh my god, I'm so excited. Last but not least, we got a special guest here with us tonight. Make some noise for DJ Ankle Sandwich! He's a DJ, he's an ankle, he's a sandwich. Okay. All right, Manchester, we gonna have a good motherfucking time. When y'all hear us say let's go, we need you to get your own, tryna pick a nigga bone. Wait till Thanksgiving, boy, I had a good day. Let your pussy ass tryna go making plays. Bitches shades of gray every day, like a cold. Don't you know my slogan, if it ain't like what I'm wrong. Hey, cause I'm chosen from the concrete that goes. Staying at my necklace cause my diamonds really froze. But up in my so, you ain't nothing but us funny. She needs some pretty hands up and I'm coming. We make a joke, you stand up, now it's funny. You down a couple and we up to Sunday. And Teddy gon' let me eat, so now I'm drumming. Till we run out of time. You look sexy. Take us home and feel it. Yeah. Man, I thought I told you. Parasexy soldiers want everything to light to this. We need that exposure. Let's do it. Are we ready? Don't fuck up. If y'all fuck this up, I'ma go home and cry. Clap, 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 clap. This looks good. I am not the one. With a gun. Say hard my love. Manchester, how we doing now? Oh man. This is our second night here. We here to have a good time or what? Гэтэ дараа нь чи яасан гэж үнэхээр сайд. Би ингээд автобус Лондон руу буцах автобус авцаасахгүй 11 цагаас тэгээд энэ концерт руу орохын тулд цүнхээ нэг газар үлдээх хэрэгтэй болоо. Тэгээ би пост офис дээр үлдээсэн. Тэгээ пост офис 10 цагаас хаана гээд энэ концерт 6 цагт эхлэн гээд хаалгаа нээгээд 8 цагт хүмүүсүүдэд оруулаад тэгээд энэ нэг танихгүй артистууд бахан тог ингээд дуулаад би баг 8 биш 9-15 хүртэл хүлээсэн. За ягаад гэвэл би нөгөө нэг даунтаун руу очиод зүгөө очиж авах хэрэгтэйсэн 10 цагаас өмнө нөгөө нэг пост офис хахаас өмнө. Тэгээ би Tyler the Creator-ыг харж чадаагүй. Яа, амар sad юм шиг мэдгүй нэг сонин концерт үзсэн. Гэтэ яах вэ? Memories юм да тий. Шүний Манчестер ингэж харагддаг юм байна. Барилгууд нь улам гоё харагдчих. Start romanticizing your life. You have to start thinking of yourself as the main character. Because if you don't, life will continue to pass you by.